Заяа. За, хоёр маань сая заслаа хийлгэлээ. Эхнэр бол урд нь хийцэн байсан тий? Хань нь одоо дагуулж ирсэн. Тэгээд хоёр заслын явцад юу болов? Танд нөгөө засал хийхэд урд нь ямар эмгшил байж байгаа? Яаж зүгээр болсноо нэг эднэрт яриад өгдөө манай. Би болохоор анх ингээ урал 2 сард яасан. 2 сард ирсэн юм тий? 2 сар заслаа хийлгэсэн тий. Тэгэхэд ч одоо үнэхээр би таягтай ирсэн юм шүү дээ. Өмнө нь шинэ таягаар арчаад. За. гэж орж ирсэн л дээ. Тэгээд одоо заслаа хийлгэсэн. За. Тэгсэн ингээ сэвгээл басаад ирлээ. Ямар шлээсэн тэгэл юу мэдвчэн гэсэн. Би ямар шлээсэн би өөртөө итгэлтэй болцсон. Яг зөв. Өөрийнхөө биед эзэн болцсон. Маш сайн. Маш сайн. Тэгэл явцын донд гараад маргааш нь босох гэсэн 2 гар маань ингээ өргөж болохгүй. Босдгүй. 2 хөлнүүд гаргаа. Тэгвэл энэ одоо бас булгардаг байх нь гээл. Яг зөв. Нэг 2-3 хоногийн дараа аянда зүгээр болчлаа. Тэгээд ингээл хүн чинь тоодгүй байж тээ. За ингээд одоо би зүгээр болчихсон байгаа гэсэн мөртлөө л өөртөө байдаг аягуудаа мартсан байдаг юм байна. Тэгсэн ингээд цагаан мах эргэцэн. Тэгээд тэрнээсээ бис болгонд хүн дээр бис болгонд гараад идэг байлаа. Тэр маань зүгээр болчих. Тэгэл нэмэц ингээл дээш хараад твтгээр л хоолоогоор нэг хөөс ахаад идэг байсан. Тэр маань аянда зүгээр болчих. Маш сайн. Ерөнхийдөө ер нь бүх биел сайхан болчлаа. Тэгээд нөхрийгаа би ашиг хөнгөж хамт явахаар гүйцэтгэж. Тий. Нөхрийгаа тэгээд одоо сайхан болно шүү. Наад гараа одоо өөрийн болгож явна шүү гээ. Яг зөв. Тэгээд сая засал тавчаад гараад ирсэн энэ маань далил харагддаг аахгүй юу? Тэгээд гүчи аль тал чинь далил хэлээ. Далил байсан талаа мэдхээ болцсон та хоёр. Энэ маань чөөр бараг мэдхгүй зогсож байгаа. Харин тийм шүү дээ. Талент хараа зогсон чинь тэхвэсэн том залуул зогсож шүү дээ. Яг зөв. Үнэхээр баярлаа галт бодгондаа. За баярлаа. За та нартай тус олсондоо бас их баярлаа. Яаж хичээж байна. Зөвлж ингэж сайхан буурал дээдсүүд нь баярлаа гэрлаа. Яг зөв. За баярлаа. Та хоёрд бас нэг ямар ч үсэн ингэж нэг ихтгэл үнэмшил өгч би хаана хөнгөрж аятайхан болгосондоо баяртай байна. Тэгээд яг таны түрүүний хэлдэг үнэн шүү. Ер нь бүтэн сарын хугацаанд миний энэ засал хийлгэсний дараа бүтэн сарын хугацаанд бие дээр эмчилгээний процесс явагддаг гэж би та нарт ярьдаг штэ. Тэгэхээр эхний үед бас жоохон өвдөлт явагддаг. Тэгсэн ч гэсэн айхгүйгээр сайхан хөдөлгөөнөө хийгээд хамгийн гол нь 50 амгалан байгаад ингээд явах дээр бүтэн сар эмчилгээний процесс явагднаа. Өөрөөр жишээлбэл нөгөө гарчин булраад хөдөлж чадхаа болсон биш нэг хэсэгтээ. Тэгж жагаад явандаа гоё болоод одоо хүртэл ингээд айгүй тийм сэргэлэн хөдөлгөөнтэй гоё байгаа юм ба шүү дээ. Хөдөлгөөнд орчоод хүүхдүүдээ борцог хийгээд эхэлсэн гэвэж дээ тий. Нуруу нь өвдөд явж чадахгүй босч чаддгүй юм чи. Харин чи хэв наа тэгшсэн нуруугаа ахад алилах чи. Би бүр хөвтвэргүй байх би бүр ястаа. Юм хиймээр оргоод байдаг. Яг яваад юмар. Харин тий. Удаан зогсч чаддгүй байхгүй. Та тэгэхээр нуруу нь өвдөн хөлн өвдөн бол гээд байдаг. Нөгөөтг үгүй ээ би юм хиймээр байна гэдэг. Би өнгөрчөөд юм хийх гээд ирсэн. Яг зөв. Ер нь тэгээд би хэлдэг штэ би өвдөн амьдрал ахуйдаар хүндрэл бэрхшээл гарна гэдэг угаасаа бид нар үл өөрөө хүрээд удмынхаа муу мэдээллийг идэвхжүүлснээс юм бэрхшээл гардаг. Тэгэхээр би заслын үлээр тэрийг холдуулаад өгтөр ерөөсөө л нуруунаас ачаа авагдаад нөгөө хөл өвдсөн, нуруу өвдсөн тэр бүх ачаанууд авагдана. За дээр нэг аарцгны гажир гэж юм чухал юм байгаа штэ. Барилгаар ярих фундамент. Тэр аарцгны гажиг засна гэдэг өөрөө их чухал. Тэгжээж хүний нуруу нугас хүзүүсээр зүгээр болдөө шүү. За ингээд хоёрдоо эрүүл эмхийг хүсье. Бие бодоорой, тайван байгаарай. Хэрдээ таарсан гой хөдөлгөөнүүд хийдэг байгаарай. За. Хүмүүс дэлхэд бас эзэн хичээвэл заяа. Яг зөв. Өөрөө бас ингээд багшийнхаа хэлснээр өөрөө бас тэгээ өөрийнхөө бие дэмжээ. Яг үн. Зүгээр бас хамжиж ингэж. Яг зөв өөртөө туслаа л гэсэн үг шүү. За ингээд хэвтээд Яг зөв. За баярлалаа. Та хоёртаа эрүүл энгийг үсье. За.